За сайн уу? Би Индрия байна. За та нартай би өнөөдөр хуваалцмаар байгаа юм гэх юм бол Японы хэлний хамгийн дээдлийн түвшин буюу JLPT-1 түвшинд хэрхэн богинохон хугацаанд хүрч чадсан бэ гэдгээ та нартай хуваалцахаар энд сууж байна. За энэ нь болохоор зөвхөн Японы хэлж гэлтгүй ер нь хэл сурахтай холбоотой өөрийнхөө ойлгосон зүйлүүдийг та нартай бураагаас хүртэл хуваалцъя. Миний түрүүнд би өөрийгөө танилцуулъя. Намайг Биндрия гэдэг. Бэги гэж дууддаг. Японд 6 жил амьдарч байгаад одоо Италид дахиад сурахаар ирсэн ийм охин байна. За энэ чинь миний нөгөө лаптоп байгаа хгүй компьютер байгаа болохоор би үе шиг айгүй харж ярьж магадгүй. Тийм болохоор битгий таагаарай. За энэ бол миний ойлгосон зүйл гэх юм бол хэл сурах бол зөвхөн л одоо шинэ хэл сурах гэсэн үг биш ээ. Та тийчнээс маш их юм сурах боломжтой байдаг юм байна лээ. За хэдүүлээ эхлэе. За би яагаад энэ видеог хүмүүст хийж байгаа вэ гэвэл Японы хэлний ямар нэгэн төвшнөө илүү одоо сайжруулмаар байгаа тийм хүмүүст зориулмаар байна. Бүх хэл сурмаар байгаа хүмүүстээ энэ видеог би одоо зориулж байна. Ер нь бол хэл сурна гэдэг бол угаасаа толгойн өвчин байдаг хүн болгоны хувьд. Миний хувьд ч гэсэн ер нь бол толгойн өвчин байсан. Тэгээд шинэ хэл сурна гэдэг маань ер нь бол танд шинэ боломжуудыг үргэлж дуудаж өгдөг. Та шинэ хэл сурах юм бол шинэ боломж үргэлж танд ирнэ. Танд илүү их өөртөө итгэх итгэлийг чинь нэмнэ. Шинэ хэл сурснаар таны орлогыг нэмнэ. Амьдралыг харах үнцгийг чинь илүү одоо өөр болгож өгнө. Шинэ хэл сурснаар бас өөр сурах байгаа орныхоо соёлыг нь давхар сурч байж тэр хэлийг илүү ойлгодог гэж би боддог байхгүй юу. Энэ болохоор шинэ улсын хэл сурахын тулд шинэ улсын соёлыг бас та одоо сурч ойлгох шаардлагатай болно. Би энэ бичлэгээрээ таны шинэ хэл сурахад чинь тус болно гэдэгт бол 100% итгэлтэй байна. Өөр эхлэхээс өмнө би та нарт хамгийн түрүүнд хэлмээр байгаа юм гэх юм бол шинэ хэл сурахад 3 зүйл маш чухал. Нэгийнхэнд болохоор хэл сурах байгаа зорилго. Яагаад хэл сурмаар байгаа? Зорилгогүй бол юм хийдэггүй шүү дээ. Жишээ нь та энэ хэлийг сурчих юм бол би их сургуульд явж чадна. Тэр хэл дээрээ би кино үзэж чаддаг болно, ном уншиж чаддаг болно, ажилд ороход хэрэг болно гэдэг чинь маш олон зорилгоуд байгаа тий. Тийм зорилго танд хамгийн түрүүнд байх хэрэгтэй. За хоёрт нь гэх юм бол та хэлэндээ маш их дурлах хэрэгтэй юм шиг санагддаг. Хэрвээ та тэр хэлэндээ дурлаагүй бол илүү гүнзгийрүүлж сурыг гэж боддггүй юм шиг надад санагдсан. Ер нь хүн дурласан юмдаа л илүү их нухаж суудаг, илүү их мэдмээр санагддаг. Илүү дурласан юмдаа ингэж хүн судалж чаддаг шүү дээ. Би англи хэлэндээ бол дургу гэсэн хүн хэл сурах уу? Хэл сурах гэсэн тийм сэтгэл төрөх үгүй шүү дээ, тий. Хэлэн дээр угаасаа та бүр ингэ бөсөө нортол ер нь бол сууж сурах ёстой юм шиг санагддаг. Тийм болохоор хүн дурласан юм дээр л бөсөө нортлоо суун шүү дээ, тий. Одоо бөсөө нортлоо суун гэдэг чинь би бүр маш удаан тэр хэлийг судалж юм уу тэр хэлэн дээр чинь чармайлт гаргахыг би хэлж байгаа шүү. Хамгийн сүүлд нь болохоор хүн ер нь өөрийгөө таниад за би нэг юм сурахдаа нэг ингэж сурд юм байна да. Би нэг иймэрхүү орчинд байвал юмыг айгу хурдан сурч ингэж илүү их урам зориг авч ингэж юм илүү их сурд юм байна да гэж боддог юм шиг санагддаг. Өөрийгөө ойлгодог хүн бас хэл сурахт чи хэрэг болно гэж би бодож байна. За хамгийн түрүүнд би энэ гэж юу яриад байгаа юм бэ? Магадгүй энийг үзээд ойлгохгүй байгаа хүн байж магадгүй. Японы хэлний шалгалт байдаг. Тэр нь болохоор JLPT гэдэг нэртэй 5 үе шаттай. Хамгийн доотлох нь болохоор N5, N4, N3, N2, N1 гэдэг. N1 бол хамгийн дээдлийн түвшин нь сонсгол гэж байгаа, унших даалгавар гэж байгаа, дүрм гэж байгаа. За тэгээд N3 юм уу N2 та байж ч хүн ер нь бол Японд ажил хийж болно, эсвэл их сургуульд орж болно. N1 нь болохоор мэдээж хамгийн сайн нь N1-тэй бол. N1-тэй болчих юм бол ямар сайн талууд байгаа юм бэ гэдгийг би та нарт хэлье. Ажилд ороход таныг Японы хэлн дээр маш сайн байна гэж мэдээж хүлээж авна. Тэгээд ажилд ороход танд оноо нэмж өгнө. Мэдээж university буюу их сургуульд ороход чинь хэрэг болно. За энэ дээр дахиад нэг юм нэмээд хэлчих юм бол би одоо их сургуульд орохоос өмнө N1 авсан байхгүй юу? Би Oberlin гэдэг их сургуулийг төгссөн. Oberlin-д би N1-ийг авсан байхдаа орсон болохоор би Oberlin-д орсныхаа дараа N1 авсан сурагч гээд би сар болгоно 5 ман буюу 50,000 yen N1 төвшөнтэй байх айгуу тийм ашигтай байгаа үстэй тий. Мэдээж их сургуульд N1-тэйгээр орно. Тэтгэлэг авчиж болж байна. Та хаач амьдарсан, голдч байсан, та хэрэв Европ ч юм уу Америкт очиод янз бүрийн ажил одоо цагийн ажил хийж юм уу тий сурахын хажуугаараа тэгэх юм бол танд одоо цагийн ажил ч гэсэн хурдан олдох боломжтой гэж би бодож байна. Бас хамгийн сүүлд нь Монголд N1-тэй хүмүүс бас нөө Японы хэл зааж багшилдаг юм байна лээ. Та N1-тэй болчих юм бол ер нь тэнд маш их боломжууд байгаа гэж та харж болно шүү. За миний зорилго юу байсан юм бэ? Бойлон дурлсан юм уу? Би өөр ямар зан чанартай хүн байсан болоод N1-ийг тийм хурдан авсан юм бэ гэж өөрийнхөө туршлаган дээрээс одоо нэг бүрчлэн задлж ярэ гэж бодож байна. За хэдүүлээ тэгвэл миний амьдрал руу оръё. 2 дугаар 10 жилээ төгсөнгүүтээ Хоккайдогийн хүйтэн газар байдаг штэ. Хоккайдогийн Хигаши
Higashikawa Nihongo Gakko гэд Higashikawa Японы хэлний тийм сургалт би явж исэн байхгүй юу. Яг нь надад Токио руу явах тийм боломж байсан л та. Токиод би ерөнхийдөө багасаа Япон явцсан. Энэ Токиог ямар байдгийг мэддэг. Зөвхөн хичээлдээ бас төвлөрөё гэж бодоод би тийм хөдөө газар сонгосон. За манай Higashikawагийн Японы хэлний сургууль бол маш хөдөө. Тэнд миний үеийн Япон хүүхдүүд ч баргалж байхгүй. Дандаа өвөө эмээнэр байдаг. Гарьяа найзтайгаа юм ярьж цууя, нэг ресторан орё ч юм уу тиймхүү газар бол байхгүй. Бүр хөдөө газар гэж ойлгож болно. Тийм газар руу ирлээд 1 жил явсан байгаа. За тэгээд би тэгж явсан чинь ангид орвоо. Миний хоёул болоо бүр анх очихдоо бол маш муу байсан. Энэ таав хөрхүү үгүй юу тайгаал ер нь бол байсан. Гэхдээ маш хичээе гэж би маш их бодсон. Ягаад гэвэл намайг 18 таа байхад чинь миний амьдралын зорилго бол гоё их сургуульд орох байлаа шүү дээ тэр үедээ. Тийм болохоор их сургуульд орохын тулд мэдээж миний Япон хэл сайн байхгүй бол болохгүй тий. Би ягаад анханасаа ер нь Япон явахаар шийдсэн бэ гэдгээ энд халтхан дуртахад угаасаа би багасаа Япон явсан болохоор миний толгойн дотор Япон л гэсэн орн байсан. Нэгт тийм хоёрт болохоор миний англи хэл маш муу байсан. 10 жилээ төгсөхөд миний үеийн хүүхдүүд, миний үеийн найзууд маань англи хэлэндээ маш сайн байсан боловч би ингээд ганцаархнаа англи хэлэндээ маш муу байсан болохоор тэрнээсээ ичээд за би тэгвэл ядаж өөр хэлэндээ маш сайн болъё гэд ерөөхдөө бол бүр ингэж шаргуу Япон хэлийг сурах гэж тэгж орсон хэлж болно тэр үедээ. Би ядаж англи хэлэхгүй юм чинь Япон хэлэндээ лаг болъё л гэж бодсон гэсэн үг шүү дээ. Тэр үедээ 18 настай даа. Тэгэхээр энэчнээс миний нөгөө нэг зорилго гарч ирж байгаа байхгүй би түрүү хамгийн эхлэхэд 3 зорилго байх хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ. За эхнийх нь болохоор зорилго. Би их сургуульд ормоор байсан нэг хамгийн түрүүнд хоёрт болохоор би хилтэл болмоор байсан. Тэгсэн чинь манай ангид бүр 80 настай өвөө эмээнэр сууж надтай хамт Япон хэл үздэг байсан. Тийм таламжтай байгаагүй. Яг ингээд тэр үед бол гоё байсан. Ингээд сүулт бодохоор тэр чинь би чинь болохоор бүр академик Япон хэлээ сайн болох гээд сууж байгаа хүн хажууд 70-80 настай хүн зэрэг Япон хэл сурах гээд хажууд сууж ийн гэхээр би ингээд хүмүүстэй өрсөлдөж ингэж юм сурдаг төрлийн хүн байхгүй юу? Өрсөлдөх зүйл ерөөсө бүрдэггүй юм шиг надад санагдсан. За тэр Японы сургууль маань яадаг юм бэ гэхээр 70-80 настай хүмүүс тэр хүмүүс зүгээр л аялахын тулд Япон хэл сурдаг байхгүй юу? Тэр сургууль маань 3 сарын сургалт ч гэж байгаа, 6 сарын сургалт ч гэж байгаа. За минийх болохоор 1 жил байсан. Тэр хэрээрээч тэрүү манай Япон хэлний багш нар Япон мэдээж Япон хүмүүс л байгаа шүү дээ. Манай Япон хэлний багш нар бол тийм лаг заагаагүй гэж би боддог. Би ер нь айгу тийм надад багшилж байгаа хүн дээр айгу жоох ингэ хатуу дүгнэх гээд байдаг гэх юм уу. Ингээд их сургуульч дээр Япон хэлч дээр англи хэлч дээр надад зааж байгаа хүн маань жоох муу заагаад байгаа юм бол би ингэ сонирхолгүй болчдөг амар ингэж багшаа голдог баг үннийг хэлэхэд би бас өөрөө Япон хэлний дээр хүмүүст заадаг. Бас одоо мариу хорч юм уу сүгэлдүүр энэ төр хүмүүс зааж байсан туршлагатай болохоор багшийн үднэс жоохон хүмүүсийг багшлах арга барил дээр нь жоохон шүмжлэх гээд байдаг. Тийм тэр болоод тэр надад Higashikawагийн тэр Япон хэлний сургуулийн багш нар бол надад хангалттай сайн бол санагдаагүй. Миний хувьд академик Япон хэл сурах гэж байгаа хүний хувьд мэдээж Япон хэл сурахад хамгийн одоо ерөн хэл сурахад фундамент сайн байвал цаашаа маш сайн явна шүү дээ тийм. За би тэгээд 1 жил сурч байхдаа тэнд би 7-Eleven-д ажилд орсон. За 7-Eleven гэдэг нь маань болохоор комбини тийм convenience store одоо Монголын CEO GS25 шиг тийм ажилд би анх орсон. За тэр нь болохоор миний санахаар Японы хичээлийн жил 4 сараас эхэлдэг. Би 4 сард очингуудаа миний бодлоор 5-6 сарын болов ажил хэмээр санагдаад миний Япон сайн биш байгаа шүү дээ. Би дөнгөж N5-тай байгаа. Тэгсэн мөртлөө би тэр хотод байгаа ганцхан комбини руу очиод 7-Eleven дээр очиод Kencho буюу одоо тэр комбинигийн даргатай нь очиж уулзаад би ажилд ормоор байна гэж дөнгөж N5-тай хүүхдтэйг очиж байгаа байхгүй юу. Тэгээд би бүр тэр надтай ярьж байгаа дэлгүүрийн эзнийхээ ойлгохгүй байсан. Тэгсэн мөрчлөө би хүн үйлчлэх тийм одоо ажил орох гээд очсон гэсэн үг шүү дээ. Тэгээ би ойлгохгүй болохоор нь Монгол Японд сайн ихж яагаад агуулад тэгээд ингээд тэр их чир орчуулуулаад таны ажилд ормоор байна гэдгсэн чинь тэр Kencho гэдэг дарга маань одоо чиний Япон хэл бол маш муу байна. Маш муу байна. Би ингээ Япон хэлнээс чинь харахад бол чамайг амааргүй байна. Гэхдээ чи ингээд үйлчлэгээний ажил хийхэд хүмүүст айгүй минэж тийм ямар минэж үйлчлэгээний ажил хийхэд айгүй зөв хөөхт байна. Чи тэгээ өөрөө ингээ юм сурыг гэсэн ийм тэмүүлэлтэй байгаах чинь би чамаас харж байна. Тийм болохоор би чамайг ажилдаа авлаа гэж намайг тэгсэн. Тэгээ би тэнд байгаа 7-Eleven-д орж ажилласан байдаг юм. Дөнгөж энэ тавтай хөөхөд ажиллаа хийнгээ би бас тийм их ажиллахгүй л дээ нэг өдөрт 2-3 цаг л ажилладаг байсан баг. Ажиллаа хийнгээ за ажил хийн гэдэг чинь тэнцээс би маш их
юм сурж байгаа. Би ч амьдралд анх удаа тэнд тэгж цагийн ажил хийж үзэж байгаа байхгүй юу. Япон хүмүүстэй ингээ харилцаад миний чих хонгоож ирсэн, наад захын дуудлага маань илүү сайн болж ирсэн. Хүнтэй үйлчлдэг цагийн ажил бол хилэн дээр бол маш их бэлтгэж өгдөг. Энэ үйл явдлаас тань зөв нэг юм хэлэхэд хэрвээ та чадна би болно гэж үл өөрийгөө доошоо дараад байхгүйгээр ямар ч юмд жоохон тэнэг зоригтой байгаа оролдож үзэж байгаарэ гэж ер нь бол хэлмээр байна. За тэр үед ч гэсэн миний Японоыг сайн болоход комбини бол ялцчгүй тэгж тусалсан байдаг. Тэгээд дахиад нэг зөвлөгөө энэ дэр дахиад нэг нэмээд хэлэх юм бол зөвхөн хэлээ сайн болгоё гэвэл би таны хөдөө явж сур гэж хэлмээр байна. Хаач байсан, Америкч байсан, Англич байсан, хаана Японч байсан хөдөө л явж сур. Хэрвээ би Токиод очисон бол за нэг найзуудтай боллоо тэгэл хагас бүтэн санд гарна гин тэ айгу болол айгу их мөнгө өргөнө юу хичээлээ хийх ер нь бол болно шүү дээ. Тийм болохоор хөдөө очиж гарч хүн уйжлыг хийхээс өөр аргагүй болдог юм байна тий. Яг л ингээ орчин бүрдээд вакуум орчин бүр яг ингэж бүрэлддэг юм байна лээ. Тийм болохоор та хэрвээ хэлний сургууль явъя гэж бодож ивэл хөдөө очиж сураарай гэж хэлмээр энэ задлж байгаа хэлний сургууль нь хөдөөний хэлний сургууль арай хямд төлбөртэй байгаа гэдэгт бас би итгэлтэй байна. Нөгөө Хигашикавагийн хаан Япон хэл нэгээ дуусч байгаа. Тэгээд би тэр үед N3 өгч байсан шиг санагдчих. Эхний жилдээ тэгсэн чинь би тэнцээгүй байхаа. Би айгу ингэж уйлж ирсэн санаж N3 плюс N2 өгсөн. Тэгээ би тэнцээгүй уйлаад тэгээд би яана их сургууль орч чадахгүй мэн. Би чинь бол тэр үед ингэж бодож ирсэн байхгүй юу. Эхний нэг жилдээ л хэлэн маш сайн сураал. Тэгэл би дараа жилд нь их сургууль дарна гэж би бодсон юм. Би хэлний бэлтгэл ганцхан жил сурна л гэж бодож явсан байхгүй юу. Тэгсэн чинь юу ганцхан жил хүн чинь ер нь их сургуульд орохын тулд нэг жилийн өмнөөс бэлдэж эхэлдэг юм байна л шүү дээ. Тэр үед би дүнж ойлгож байгаа байхгүй юу. Тийм болохоор надад ерөөсөө цаг байгаагүй би энэ 3-тай ч энэ 2-тай ч би тэнцээгүй тэр үедээ. Тэгээд би дахиад нэг жил ялцчгүй их сургуульд бэлдэх хэрэг гараад их сургуульд бэлддэг ABK гэдэг Токиод байдаг сургууль руу би явж сурахаар болсон юм. За тэр нь болохоор Токиод байдаг ABK гээд яг их сургуульд бэлддэг тийм сургууль байсан. За их сургууль бэлдэн гэж яадаг юм бэ гэхлээр JLBT-д бэлдэн. Тэгээд бас Ижүү гэдэг Японы их сургууль орохын тулд өгдөг шалгалт байгаа. Ижүү дотор нь болохоор Япон хэлж байгаа, түүхч байгаа, тоо ингэ байдаг. Одоо манай Яш шиг тийм шалгалт байгаа. Тэрэнд бэлддэг тийм сургууль байсан. За тэр нь яадаг вэ гэхээр өглөөний 9-өөс өдрийн 2-3 цаг хүртэл Япон хэлнийхээ сургалтанд ороод тэгээд тэрнээс хойш болохоор түүх, тоо энтрийн татлага дандаа өгöd явдаг гэсэн Япон хэл дээр тийм сургууль байсан. За тэгээд тэр сургууль нь болохоор дотроо 5 ангитай, 5 анги нь болохоор D. Надад D-гээр ихсэн нэрнүүтэй D5 D4, D3, D2, D1 гэд. За тэгээд хүүхдүүдийн Япон хэлний төвшнгөөс нь хамаарат буюу яг тэр сургуульд орохоос өмнө нэг шалгалт өгөөд Япон хэлний шалгалт өгөөд тэгээд тэрнийхэн төвшнөөс нь хамаарат хүүхдүүд хуваарлагдаж суудаг гэсэн. Одоо хуваарлагдаж ордог гэсэн. За би болохоор D2 тон тэр үед орж исэн. Дээрээсээ 2 дахь тийм ангид нь орж исэн. За дараа нь ер нь хүмүүсээ хүүхдүүдээс сонсох нэ тэр D1, D2 гэдэг ангид орсон хүүхдүүд айгүй тийм мундаг хүүхдүүд байсан гэж би сонссон. Угаасаа ч мундаг байсан л та. Гэхдээ зүгээр миний ойлгосноор бол бараг ч Японд хамгийн мундаг одоо гадаад хүүхдүүд байсан. Одоо Япон хэлэндээ ч гэсэн сайн тийм яг их сургууль бэлтэж байгаа тийм хүүхдүүд байсан юм шиг байна лээ. Яагаад гэвэл зөвхөн тэр D1, D2-т бас нөгөө нэг тэтгэлгээр сурч исэн хүүхдүүд байсан. Японд ер нь хэлний бэлтгэлд тэтгэлгээр сурна гэж ойлголт байдаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр хүүхдүүд одоо тэр улсаасаа сонгогдоод тэгээд ганц 2 хүүхдэл байгаа шүү дээ 2 3 ч юм уу. Цөөн тооны хүүхдүүд тэгж тэтгэлэгтэйгээр тэр их сургуульд бэлтгэдэг сургуульд сурч байсан гэсэн үг. Тэгэхээр D1, D2 гэдэг маань болохоор айгүй сайн хүүхдүүд. За тэр хүүхдүүд бол яалтчгүй сайн байсан. Би бас ороод анхандаа тийм сайн хүүхдүүд гэдгийг хандаа ойлгоогүй. За хамгийн түрүүнд ингэсэн. За одоо би тэгвэл тэр ABK гэдэг сургуулийнхаа үеийг одоо би та нарт ярих гэж шүү. За хамгийн түрүүнд би орлоо тэр ангид D2 гэдэг ангид нь хуваарлагдаад. Тэгсэн чинь ангийнх нь багш гэдэг нэг багш аахгүй Япон хэл заадаг. За манай Япон хэл болохоор 3 багш байсан. Тэгээд тэрнийх нь нэг багш нь болохоор манай ангийг дааж авсан багш. Тэгсэн чинь тэр багш яасан бэ гэсэн чинь хүүхдүүдээс хамгийн анхны эхний өдөр хүүхдүүдээс за чи хідэн хэлтэй бэ гэж хүүхдүүдээс асуусан гэж боддоо. Би тэгээд тэр үед дөнгөж одоо 19 дэх хүүхд байгаа шүү дээ. Тэгсэн чинь би бүр хүүхд гайхсан тэр багшийг хідэн хүн одоо тийм олон хэлтэй байх хэрэгтэй байдаг юм байх таа гэж би бодсон. Миний хувьд чинь Монгол хэл тэгэл одоо Япон хэл сурж байгаа шүү. Тэгсэн чи тэр хүүхдүүд би англи хэлтэй тэгээд англи хэлтэй тэгээд одоо Япон хэлтэй ч юм уу. Тэр надад айгүй юм хүнд
хүнд их аягүй юм том цохилт өгсөн. Хүн чинь олон хэлтэй байх ёстой юм байна гэсэн тийм цохилт өгсөн. Тэгээ бүгдээрээ тэр хүүхдүүд бүгдээрээ тэгж хариулаад тэгж байсан. Тэгээ манай ангид болохоор Тайван, Хятад, Вьетнам энэ төр улсын хүүхдүүд байсан. Бүгдээрээ маш сайн. За Японы хэлэндээ ч маш сайн, англи хэлэндээ ч маш сайн, түүх газар зүйн мэдлэг дээрээ ч гэсэн маш сайн, тооны мэдлэгтэй ч гэсэн маш сайн хүүхдүүд байсан. Тэгээд манай Японы хэлний багш бас маш хатуу багш байсан. Тэр багш болохоор тэгэл хичээлийн дундуур хүртэл за чи хүүхдүүдийн нэрийг рандомоор ингэж дуудаад за түүхийн мэдлэг асууна, газар зүйн мэдлэг асууна, тэгээ тооны англи хэлний мэдлэг энэ төр ингэж рандомоор асуудаг байсан. Тэр багш мэдээд байна шүү дээ. Их сургуульд орохын тулд зөвхөн Японы хэлний мэдлэг хангалтгүй ээ. Чи өөр юмны мэдлэгээ ч гэсэн Японоор хариулдаг ч юм уу тий байх ёстой тий. Чи тэр хүн чинь ингээд бүгдийг ингээд мэдчихэж байгаа болохоор айгуу тийм айхтар, айгуу тийм хурц багш байсан. Манай Японы багш би дандаа айдаг байсан тэр багшаасаа. Миний бол мэдлгүүд бол тийм сайн байгаагүй болохоор би тэр үед яана ангийнхаа хүүхдүүдийн өмнө эвгүй байдалд орчихов тэ ичгэвтер байдалд орчихов тэ гэж бодоод айгуу ингэж дандаа саналныхаа 3-1 дээр нь ингэж айж ингэж за одоо юу асуух бол ингэж жоохон юм төгчүүрийн байдалтай би байдаг байсан байхгүй юу. Энэ маань ч гэсэн ер нь намайг Японы хэл сайн сурахад маш сайн нөлөөсөн. Яагаад гэвэл манай ангийнхан бүгдээрээ мундаг. Би баргалж өөрийгөө түнхтэй би бол юу ч биш юм байна гэдгийг бол тэнцэнс гэж мэдэрч ирсэн байхгүй юу. Тэгээд манай багш хүртэл маш чанга багш рандомоор юм асуун. Тэгээ би чинь нөө Монгол хүн надад жоохон ингэ мэдхгүй ч хэлж чаддгүй юм шиг тэр үед надад санагдчихсан. Монголчууд ер нь жоохон ингэ мэдхгүй ч хэлж чаддгүй мэнаа. Гэт одоо ингэ хүүхдүүдийг ингэ харахаар гадаад хүүхдүүдийг харахаар ингэ мэдхгүй болов би мэдхгүй гэд би ойлгохгүй байна гэж юм уу те би тийм юм мэдхгүй ч юм уу. Ингээд багшийг асуулт асуухад нь тэгж хариулж байгаа хүүхдүүд бараг эцсэргээр амар кул харагддаг юм байна гэдгийг би тэнцэнс гэж ойлгосон байхгүй. Мэдхгүй ч хэлж чаджин гэдэг хүн чи ямар зоригтой одоо ямар юм айгуу гоё зан чанар юм байна гэдгийг би нэрээ тэр үед тэгж сурч ийсэн. За тэгээ ямар ч байсан манай багш тэгж асуудаг байсан. Тэгээл бас манай Японы багшийн мэдээнүүдийг айгуу их асуудаг байсан. За өнөөдөр ямар мэдээ болсон тий өчтөр ямар мэдээ болсон. Тэр одоо жишээ нь тэр хоёр улс ингэж хийсэн байна. Тэгээ яасан байна ч юм уу бид нээр айгуу их ингэж Японы хэллээр тэр мэдээг тэгэж тайлбарлан гэдэг чинь хэцүү шүү дээ тий. Тэгж мэдээнүүдийг бас биднээс асуудаг. Тэгээл би чинь метронд энэ төр өглөө ч юм уу явж байхдаа ингээд заавал мэдээ орч хаалгадаг. За өнөөдөр ингээд юм асуул би ингээд бэлэн байна шүү гэд. Тэр чинь ингээд айгуу тийм прешюр ихтэй тий. Одоо прешюр гэдэг чинь ингээд дарамт ихтэйгээл юу Японы тэр үедээ сурж байгаа юм л та. Тийм нөхцөлд байгаа юм л та. Тэгээ тэр нэг жил бол надад жоохон хэцүү мөртлөө би айгуу их хөгжсөн тийм нэг жил болсон гэж бодож байна. Зөвхөн Японы хэлэн дээр ч биш те ер нь мэдлэгийн хувьд ч тэр миний үеийн мундаг хүүхдүүд гадаад хүүхдүүд чинь ийм байдаг юм байна гэсэн нэг юм ойлголт тэнцэнээс авч байсан гэсэн үг байхгүй юу. Тэр их сургууль бэлддэг сургуулийн дээр манай болохоор ижүүгийн Японы хэлний шалгалтыг энэ тэр яг ингээл цаг тавьж агаад яг ижүүгийн Японы хэлний шалгалт өгж байгаа юм шиг яг цагт нь одоо тий жишг даалгавруудыг бид нэр одоо 7 хоногт 2 удаа ч юм уу тий тэгэж бэлддэг байсан. Тэгэхээр ч хүн барилж 4-5 сар 6 сар ч юм уу 8 сар бүр яг ингээл ижүү өгж байгаа юм шиг жил бити өгж байгаа юм шиг тэр тасгалуудыг 7 хоногт 2 удаа тэгэж бэлдэж байна гэдэг чинь жишээ даалгавруудыг яг ингэ хийж ийна гэдэг чинь ерөнхийдөө тэр хүн шалгалтын дээр орсон ч гэсэн паниктахгүй гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэчнээс бас ингэ хэлэхээр та нар маань хэрвээ янз бүрийн шалгалт өгч байгаа бол яг л тэр шалгалтаа өгж байгаа юм шиг жишээ даалгавруудыг энэ гэртээ яг цагаа тавьж байгаад тэгээд юм гэрээ хувцас энтергүй тий гэрээ хувцас өмсөхгүйгээр юм яг л шалгалт өгч байгаа юм шиг юм джинс энтер өмсөд юм бариу энтер хувцас өмсөд ингэж яг энэ шалгалтын орчинд байгаа юм шиг тэгж өөрийгөө төсөөлж тэгж шалгалтуудаа өгөөрэй гэж бодож байна. Японы хэлний багш маань айгуу сайн тайлбарлаж өгдөг байсан. Дүрм ч юм уу эсвэл одоо ямар нэг их уншаад яаж хариултыг нь олох уу, яаж утгыг нь ойлгох уу ингээл шууд нүдэг үлгэж уншаад хаана хариултанд байх уу энэ тэргээд манай багш маань айгүйх бас техникүүдийг тэр үе зааж өгч байсан. За энэ нь болохоор зөвхөн Японы хэл дээр ч биш дараа намайг англи хэл дээр IELTS өгөхөд ч гэсэн айгүйх хэрэг болсон гэж би боддог. Тэгээд дүрм энтрийг айгүй сайн тайлбарлаад өгчөхөөр айгүй толгойн дотор үлдчихдэг. Ер нь JLBT дээр дүрмний хэсэг бол надад бол маш амархан санагддаг. Ялангуяа ямар ч төвшин байсан N1 нь хүртэл маш амархан хэрвэл та дүрмээ үнэхээр ойлгоцсон байх юм бол та тэрэн дээр 100% бүх оноог нь авах тийм боломж бол байгаа гэж хэлж болно.
гэрээсээ сургууль хүртэл метронд нэг 20-40 минут энэ төр явна штэ тий. Яг тэр үедээ би дандаа хичээл хийдэг байсан. Дандаа би номтой. Тэгэхээр би ингээ метронд суух болгондоо л за одоо би хичээл хийх ёстой шүү гэсэн юм нэг толгойд нэг юм сануулга өгчөж байгаа биз. Тэгэл яг ингээд орой хичээлээсээ тарлаа, цагийн ажил руугаа явлаа, метронд суулаа, би номоо дандаа барьцсан. Цагийн ажлаа тарлаа, дандаа номоо барьцсан. Нөө нэг багшийн тайлбарлаж өгсөн дүрм хан энтрийг нь одоо бэлтэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэл ингээд хичээл дээрээ сайн ойлгосон юм чинь ингээд бэлтгэхэд хүртэл юм уурамтай. За би энийг ч ойлгосон шүү гэд 2 3 дахь удаага ингээд харахад хүртэл айгүй тийм уурамтай байдаг те. Тэгээд энэчнээс бас ингээ хэлэхээр та өдөр алга нэг юм хийхдээ юу их тавтамжтай хийж ин тэр үедээ яг хичээлээ ингээд хамт ингээ бариад авчвал одоо метронд над шиг нэг метронд суухдаа за энэ үед яг ингээ хичээл метро гэд метронд л суул хичээл хийнэ гэхээр тэгэхээр яг ингээ хүн чинь надад 20 минут байгаа шүү гэхээр тэр 20 минутанда их юм сурах гээд айгүй тийм фокуслаж чаддаг юм шиг тэр юмдаа айгүй төвлөрч чаддаг юм шиг надад санагддаг байхгүй юу. Тийм болохоор тэр айгүй үр дүнтэй арга шүү. За би тийм тэгж жагаад би N2 зунаа нөгөөд тэнцээд тэгээд өвлөн буюу 12 сард JLPT өгөөд тэгээд би N1-тэй тэнцэж байсан байхгүй. Тэгээд энэчнээс харахад бол би угаасаа Япон хэлэнд айгүй дуртай байсан. Айгүйх би дурлсан. Би Япон хэлэн дээр дуу сонсоо шууд ойлгохыг хүссэн, ном уншаад ойлгохыг хүссэн. Айгүй тэмд би Япон хэлэнд дурлсан байсан. Ханц ч гэсэн надад тийм их одоо хэцүү энэ төр бол тэг санагдаж байгаагүй. За тэгэхээр би бол дурдсан байсан үг гэсэн үг шүү дээ тий. За хамгийн сүүл би түрүүн хэлсэн хүн өөрийгөө таньж мэдсэн байх хэрэгтэй юм шиг санагддаг. За энэчнээс би юу ойлгосон юм бэ гэвэл би хэл сурахад миний эргэн тойрныхон тойр ер нь хэл сурахад ч юм ямар нэг юм дээр миний эргэн тойрныхон надаас мундаг ах юм бол би илүү хөгжиж чаддаг хүн юм байна. Би юм өрсөлдөөнтэй газар байх юм бол би илүү өөрийгөө хурцлж өөрийгөө илүү шахаж юм сурдаг хүн юм байна гэдгийг би одоо ингээд ойлгож байгаа байхгүй юу. Нэг тийм би өөрөөсөө харсан юм гэх юм бол та өөр байж магадгүй те та хэлдэг штэ чи ингээд яг л төрлөх англи хэлтэй төрлөх япон хэлтэй яг л япон хүнтэй англи хүнтэй л Америк хүнтэй л тэр хэлээр нь яривал чи хурдан сайн болно гэж надад хүмүүс айгүй хэлдэг те. За би бол тэрэн дээр миний хувьд бол үгүй би өөрөөсөө чүт дэш одоо шинэ би N2-тай байлаа гэхэд N1-тэй би хэрвээ N3-тай байлаа гэхэд N2-тай яг гадаадын хүнтэй найзууд байхаар айгүй хурдан сурдаг юм шиг санагдсан. Ягаад гэвэл тэд нь одоо би яг англи хүнтэй яг Америк хүнтэй яг Япон хүнтэй ярих юм бол тэдний хар яриа ч юм уу тэгээл ингээд өгнүүд энэ төр ойлгохгүй тохиолдол бас маш их байдаг. Тийм болохоор өөрөөсөө чүт дэшегээ тийм гадаад хүнтэй тэр хэлээр нь сайн яриад байх юм бол сурах байгаа хэлээрээ яриад байх юм бол тэд нөгөө нэг гадаад хүн чинь чамаас илүү сайн байна гэдэг чинь чамаас илүү одоо жишээ нь 10 дахин шинэ үг мэддэг одоо ямар нөхцөл байдалд ямар хуу аргаар тэр үгээ ашигладаг энэ тэрийг чи ингээд амархан тэр хүнээс ингээд ойлгоод авчдаг юм шиг надад санагддаг байхгүй юу. За тэгээ дараа нь болохоор би тэр үед гинзагийн заарад ажилладаг байсан юм. За заарад бас л нүүжлэний ажил хүмүүстэй айгүй харьцсан, Японоор харьцсан тий. Тэгэл ингээл чих хонгойн гэл тэр намайг мэдээс JLPT N1-ийг бол хурдан авахд бол угаасаа нөлөөсөн гэж бодож байна. За 3 дахь хэсэгт нь болохоор ер нь ингээ базаад ер нь ингээ би хэлчихье. За өдөр болгон хийдэг нэг зүйлтэйгээ хичээл хийхээ хослуулаа гэж хэлж байгаа. Одоо шинэ 1 цаг өдөр болгон одоо 1 цаг метронд явахтаа хичээлээ хийх ч юм уу тий. Нэг юмтай хослуул та нар одоо шинэ автобус Монголд бол автобусанд байхдаа автобусанд байхдаа утасныхаа нэг апн дээр Японы сурдаг апн дээр хаанц ингэж таадаг тий. Тийм мок тестнүүд идэг штэ. Тийм юм хийдэг ч юм уу. За би автобус руу орлоо би хичээл хийх ёстой шүү гэсэн нэг юм. Хоёрт нь болохоор ер нь 7 хоног болгон яг тэр шалгалтынхаа жишг даалгавартай нь яг цагаа харж агаад 90 минут бол 90 минут те 60 минут бол 60 минутаар яг цагаа харж агаад гэрийнхээ хувцсгүйгээр те яг л джинс энтер яг юм гадны хувцастай ингэж сууж агаад тэгээд шалгалтуудаа яг өгч үзээрэй гэж хэлмээр байна. Битгий өөрийгөө хуураарай. За дараагийнх нь болохоор би одоо бүр нарийн ширээ юм бол юм ярмааргүй байна. Одоо жишээ нь за яг JLPT нэгт ингээд тэнцхийн тулд та одоо юу гэдэг хамгийн хэцүү хэсгээс нь эхэлж хийгээрэй ч юм уу тийм их байлаа гэхэд хамгийн сүүлийн хэсгийнх нь яг тэр үгэн тэр гэсэн утгатай шүү. Шикашигийн ардаас яг л эхэлж байгаа санаа нь явдаг шүү ч юм уу. Би өөр нэг тиймэрхүү юм бол энэ дээр ярмааргүй байна. Ерөнхийдөө ингээд хэл сурахад
ямархуу нөлөөлдөг вэ гэдгийг та нарт ингээд өнөөдөр ярих байгаа шүү. Би тийм нарийн ширээ юм бол ярихгүй. Тэгээд өөрөөсөө лаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээрэй гэж би хэлмээр. Хүн өөрөөсөө лаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд ирэхээр хүний тарих угаасаа юм амьд үлдэх гэж айгүй юм хичээдэг. Тэгэхээр лаг хүмүүсээ дундахаар өөрийгөө сул байгаа мэдээд илүү лаг болохыг хүн ер нь хүсдэг юм байна лээ тийм. Одоо би ингээ reading, grammar, no listening гэдэг зөв тип өгөх юм бол grammar гэдэг дээр болохоор YouTube дээр айгүй хөөрхөн японочууд өөрсдөө тайлбарлсан бүр жишээ энэ жижигхэн кино шиг юм энэ хийсэн тийм YouTube чаналууд байдیں۔ Тэд нар маш ойлгомжтой тайлбарладаг. Одоо жишээ нь хоёр адилхан байдаг штэ нэг айгүй тустай тэр хоёр дүрмийг бүр айгүй ойлгомжтойгоор бүр ингээд жишээтэй нь бараг жижигхэн кино болгоо тэгээд тайлбарлсан тийм YouTube сувгуудаас дүрмүүдээ үзээрэй гэж хэлмээр байна. За хоёрт нь болохоор reading. Унших тал дээр чинь болохоор мэдээж миний хэлмээр байгаа юм болохоор марч ном өөрөө туртай нэг номыг барьж аваад жоохон амархан дуу ч юм уу тий ном барьж аваад тэрийг ойлгохгүй байсан ч гэсэн өдөр болгон бас уншаад байгаарай гэж хэлмээр байна. Унтахаас өмнө 10 минут өглөө жимэнд явчаад дараа нь 10 минут ч юм уу нэг юмны ардаас нэг юм хийсэн байдлаар ч юм уу тий ингэж хослуулж мэдээ уншиж болно. Өдөр болгон ойлгохгүйсэн ч гэсэн уншаад. Тэгэхээр та ер нь ингээ ном ч юм уу нэг текст ингээд уншаад байхаа ерөнхийдөө нэг унших юм арга барил олцдог юм шиг санагдсан. Хэдий та Японд 100% сайн байлаа гэхэд хүнд ер нь унших чадвар айгүй юм хэрэгтэй байдаг юм байна лээ. Япон хэлэндээ бид нарс байдаг шүү дээ. Монгол хэлэндээ бид нар монголоор ярьж чадж байгаа, монголоор уншиж чадж байгаа заримдаа юм уншихаар толгойн дотор орж өгдөггүй шүү дээ. Дахиад нэг уншаад хаяа гэдээ хүн уншдаг шүү дээ. Тэгэхээр унших чадвар хүнд байх хэрэгтэй юм байна лээ. Хүү Япон хэл биш гэлтггүй унших чадвараа дээшлүүлэхин тулд Япон хэл дээр номнууд унших юм бол ингэж эндээ унших чадвар чинь юмыг ингээ хараад гүйлгээд ойлгох чадвар чинь илүү сайн болно. Нэгт хоёрт болохоор та энэгтэй байлаа гэхэд N1-ийн одоо Япон хэлний бүх ханзыг та уншиж чаддаг болно гэсэн үг биш. Англи хэл дээрс адилхан та англи хэл дээр байгаа бүх үгнүүдийг ойлгодог болно гэсэн үг биш байхгүй юу? Энэгтэй байна гэдэг чинь боломжтой байна гэдэг чинь та одоо жишээ нь энэ чадвар танд хэрэгтэй. Нэг өгүүлбэр байлаа гэхэд нэг өгүүлбэрт одоо жишээ нь 7-8 үг байлаа гэж бодоход нэг одоо ханзыг нь ойлгохгүй байлаа гэж бодоход бусад ханз үгнүүдийг нь ойлгож байгаа штэ. Тэднээс харж байгаа тэгвэл энэ миний мэдэхгүй энэ ханз юм уу энэ үг ийм утгатай юм байна ингээ ойлгодог болчдөг байхгүй юу? Бас нөгөө нэг ханзтай юмнууд хүн уншсаар байгаад хэдий дуудлагыг мэдэхгүй ч гэсэн за энэ ханз нэг иймэрхүү л утгатай байх та гэд хүн бас ойлгодог болчтний. За тэр чадварууд бол таны унших чадварт бол маш их хэрэг болно шүү гэж би бодож байна. Хамгийн сүүлд нь болохоор сонсгол дээр болохоор мэдээж та Монголд байх юм бол чихэндээ сонсогдож байгаа бүх юм л Япон болго гэж би хэлмээр байна. Одоо киноч байсан, дууч байсан тэ хүмүүс хэлдэг. Харин Японд гэх юм бол би таныг үйлчлэгээний ажил хийх гэж хэлмээр байна. Үйлчлэгээний ажил чихийг бол маш сайн онгойлгоно. Японоор сайн яриад Японоор ярьдаг найзтай болол мэдээж хэрэгтэй шүү дээ. Миний сүүлд нь хэлэхэд байна шүү дээ тийм. N1 гэж битгий сүр дээрээ хэдий ингээд хамгийн лаг гэж сонсогдож байгаа боловч тэр чинь ихэд бол нэг текст л байгаа штэ одоо жил болгон авагддаг те бүгдээрээ л ер нь адилхан дуу байдаг. Тэгэхээр та нэг тэнцмээр байвал ер нь жишг даалгаврууд айгүй сайн хийгээрэй. Нэгтэй байлаа гэ та сайн одоо Япон хэлэндээ брабиг гэсэн үг бол биш аа. Одоо жишээ нь Хятад Тайванчууд бол ханз мэддэг ч тийм. Тэгээ ханзаараа ерөөхдөө энийг ер нь бол авчдаг. Ханз мэддэг болохоор энийг чинь нөө ярианы чадвар энэ төр шалгахгүй шүү дээ. Тэгэхээр тэд нэр ярахтаа айгу муу мөртлөө уншихтаа сайн байна гэсэн үг шүү дээ. Ер нь энэгтэй байлаа гэд нэг тэр хүн бас Японд бүр амар лаг маг гэсэн үг бол ерөөхдөө бол биш. Тийм болохоор эндээс юу хэлмээр байгаа вэ гэвэл сайн жишг даалгавруудаа сайн хийж үзээрэй. Ер нь жишг даалгавар дээр яаж ер нь юу нь хаана байдгийг асуултууд нэг ямархуу асуулт бол ямар байдгийг өгүүлбэрийн хаана нь ер нь одоо тэр ихийн ер нь хаана нь хариултанд байдгийг ямар үгний цаана нь хариултанд байдгийг гэд арга техникийг сурж байж ер нь бол N1-ийг давна шүү. За тийм тэгэхээр N5-аас N1-т хүрэхэд бол миний хувьд бол жил хагас бол хангалттай боломжийн хугацаа гэж би бол бодож байна. Гэсэн одоо саяны бүх ухаарсан юмнуудыг та өөр хэлэн дээр ч гэсэн ашиглаж болно. За би чадсан болохоор та нар ч гэсэн чадна гэсэн үг шүү дээ. За хэрвээ та нарт янз бүрийн Япон хэлтэй холбоотой асуулт ч юм уу байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. За subscribe хийгээрэй. Тэгээд лайк дараарай. Япон хэл сурж байгаа ч юм уу ямар нэгэн хэл сурж байгаа хүн байх юм бол миний энэ видеог хүмүүс хуваалцаарай. Тийм нэрэл тийм байж дээ гэдэг ингээ нэг ойлгодог штэ. Тэгээд рекай хийдэг штэ. Нэрэл тийм байж дээ гэд. Энэ одоо та хэрвээ тэгсэн л одоо энэ миний бичлэгний зорилго маань биелж байна гэсэн үг. За тэгээд амжилт.